Сайн байцгаана уу үзэг сонсогчдоо. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Zint подкастын анхны дугаарыг та бүхэн хүлээн авч үзэж сонсож байна. За тэгэхээр энэ өдөр бол миний хувьд ч бол бас зөвхөн энэ подкастыг сонсож байгаа үзэгч олон гэхээс илүү миний хувьд ч гэсэн маш гоё, түүхэн дурсалтай өдөр болж байгаа гэж би бас харж байна. За намайг Навчаа гэдэг. Би Zint клиникийн хүүхдийн эмч, Ганчимэг Zint клиникийн хөдөлгөөн засалж. Бид хоёр өнөөдрийн Zint подкастын анхны дугаарыг хийх ийм хариуцлагатай үүрэг авчаад байгаа хоёр байна. Тэгэхээр олон хүмүүс яг одоо ингээд шууд бодож байгаа бах те энэ подкастын зорилго юу юм бэ? Бас энэ подкастыг бас хийх тэр санаа танд хизээ төрөө. Эсвэл хий нэгэн танд санал тавьв. Энэ подкаст хоёр том зорилготой. Эхний нэгдүгээр зорилго бол бидний сүүлийн бараг 10 жил орчим хийж байгаа иргэд үйлчлүүлэгчдтэй эрүүл мэндийн боловсрол олгох шинэ мэдлэг мэдээлэл хуваалцах тэргүүн туршлага солилцох энэ зорилго маань үргэлжлэлээр л яваад байна энэ подкастаар дамжуулаад. За хоёр дахь зорилго бол арай жоохон өөр шинэ зорилго тэр нь байнгын завгүй байгаа ээж нар аав нар хүүхдээ харна, унтуулна, хооллно, гэрээ цэвэрлэн, угаан арчин, эндүүд нь энэ их завгүй ажлыг хийж байгаа ээж, аав, өвөө эмээ нарт нэг жоохон хөгжилтэй юм байх гар. Тэр бидний хийжсэн сүүлийн 10 жил орчим хийж байгаа эрүүл мэндийн боловсрол олгох тэр контент бол дандаа Facebook дээр тулгуурлаж исэн. Ихэнхдээ дандаа текстүүд, заримдаа зураг, видеонууд орж исэн. Тэрэн дээр бол мэдээж ямар ч хөгжилтэй зугаатай юм байхгүй. Тэгэхээр одоо бид нар эрүүл мэндийн боловсрол олгох тэр зорилгодоо үнэн чивээр байгаа. Тэрийг үргэлжлүүлэхийн хамтаар энэ подкаст гэдэг арай өөр платформыг ашиглаад нэг жоохон хөгжилтэй зугаатай нэг тим өнгө аяс тим моментуудыг оруулна гэсэн ийм зорилго байж байгаа. За нэгэнт ингээд энэ подкастыг Zint клиник хост хийгээд өөрөөр хэлбэл бид нар эрхлэн гаргаж байгаа учраас ярилцаад бид нар ингэж шийдсэн байгаа. Сартаа 2 удаа хүргүүл ямар вэ? За мэдээж 2 хэлбэрээр хүрэх нь бол тодорхой болчлаа. Тэгээ бид нар YouTube channel дээр видео хэлбэрээр одоо та бидний дүрсийг харна гэсэн. Тэгээд Apple Podcast дээр болохоор бүгдээрээ аудио хэлбэрээр хүргэнэ. За тэгэхээр танаас асуулт асуумаар байна. Хооштой ингээд зочид бол орно тий. Тэгэхээр та зочдоо яаж сонгож авах вэ? Жишээлбэл зочдоо та сэдвээ өгөх юм уу? Ер нь ямар хэлбэрээр цаашаа үргэлжлэх юм болоо? Бид нар эрүүл мэндийн боловсрол олгох тэр гол чиг шугамаа барай явна. Тийм учраас хүүхэд гэр бүлтэй холбоотой тийм сэдвээр ярилцсан. Ямар сэдвээр ярилцах вэ гэдгээс хамаараа зочдтой урина. За бидний төсөөлж байгаагаар хүүхдийн эмч нар орно. Манай клиникийн эмч нар ч орно, өөр бусад эмнэлгийн эмч нар ч орно. Их барих эмэгтэйчүүдийн эмч нар орно. Гэр бүлийн хуульчид орно. Сэтгэл зүйч, сэтгэл судлаач. За одоо энэ цаг үетэй холбоотой, коронатай холбоотой халдвар судлаач, халдварын эмч нар урах сонирхолтой байгаа. За мэдээж дан мэргэжлийн хүмүүс орохгүй. Олон хүүхэдтэй ээж, алдарт их одонтой ээж нар. За завгүй аав нар, маш мундаг өвөө эмээ нар. За мэдээж Монголд одоо олон сар жилээр амьдарч байгаа гадаадын иргэд, гадаад аав, гадаад ээж, экспатууд. За одоо манай залуучууд ээж аав нарын илүү гүнзгий мэдхийг хүсдэг урлаг соёлын олонний танил хүмүүсүүд, тийм хүмүүсийг урьж оролцуулах бодолтой. Тэгээд энэ подкаст хийх төлөвлөгөөгөө бид нар нэлээд олон хүмүүстэй ярилцаад, хуваалцаад ер нь бол дийлэнх нь 90% дандаа зөвшөөрсөн хариу өгж байгаа. Тэгэхээр бид нар сонсогч үзэгчтэйгээ янз бүрийн сонирхолтой зочдоор уйдахгүй гэдгийг бол өнөөдөр хамлж чаднаа. Тэгэхээр бас ийм санаанууд бас аявих байгаа шүү дээ. Нийт ард иргэдэд бас дундаас нас боломж олохын тулд нөгөө гадуур янз бүрийн пэйжүүдэд юм рандом маягаар, санамсаргүй маягаар бас зүгээр жирийн үзэгчээ бас оруулдаг тий. Тэгэхээр ийм боломж байгаа болоо. Тийм бид нар бас ярьсан байж байгаа. Zint клиник пэйж дээрээ, Facebook-ийн пэйж дээрээ зар тавьж агаад санамсаргүй төврийн аргаар нэг ээж аав, нэг хэрэглэгч, үйлчлүүлэгч шалгаруулад тэгээд тэрийгээ оролцуулаад
яг ингээд чи бит хоёртой цуг суугаад тэр хүний хүссэн асуултанд хариулах ийм боломжийг олгох нэг дугаар хий гэж бас бид нар төлөвлөсөн байж байгаа. Тэр их гоё болох бах те. Ямар нэгэн тавилт байхгүй. Тэр бол шууд ерөөсө хүрх юм биш те. Яг ингээд ээж аав нар өөрснийхөө одоо амьдрал тохиолддог тэр асуултуудаа асуугаад бид нараас мэрэгжлийн хариулт авна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн дугаар бол танилцуулах дугаар байгаа. Зочин байхгүй. Манай Гана бит хоёр клиникийнхаа байгуулагдсан түүх, за энэ клиникийн онцлог, бусад эмнэлгүүдээс ялгагдах тал, за энэ эмнэлгийн одоо Монголын хүүхдийн ангаах ухаанд оруулж байгаа хувь нэмрийн талаар та нар товчхон өргөх дугаар байж байгаа. Тэгэхээр Гана хоёулаа эхлээд клиник байгуулсан түүхээс ярив те. Тэгэхээр чи бит хоёр түмэн нийлээд анх байгуулсан одоо анхдагчуд сууж штэ. Тийм 2013 онд одоо бид нар хүүхдэр ярих юм бол бас овоо том болчихлоо шүү дээ. 7 жил. Тэгээ бид нар энэ клиникээ эхлүүлэхээс өмнө тус тусынхаа өөрийнхөө одоо салбартаа мэдээж ажил үүргээ гүйцэтгэе явж байсан. Гэтэ бид гурвыг нэгтгсэн зүйл байна. Би өөрөө яг бодож байна. Гэтэ та эхлээд бид гурвыг нэгтгсэн зүйл таны бодлоор юу вэ? Би дараа нь өөрхийгөө бас хэлье тий. Бид гурвыг нэгтгсэн нэг биш зүйл байгаа гэж би боддог. За нэгдүгээрх нь зүгээр одоо яг хүн онцлоо дэмжлээд хүнд үйлчлэхээс гадна бид гурвын нэг айгүй бусдаас ялгарах нэг цэг дээр төвлөрж исэн юм бол нөгөө эрүүл мэндийн боловсрол олох тал дээр дандаа хичээж ажиллаж исэн. Сүүлийн хэдэн жил дандаа зөвхөн өдөр тутмын ажил биш, яаж эрүүл мэндийн боловсрол олох вэ гэдэг дээр дандаа бодож исэн, юм хийгээд эхэлсэн байсан. Нэгдүгээрх нийлэх болсон шалтгаан энэ баг. За хоёрдугаарх нь бид гурвын одоо өдөр тутмын мэрэгжлийнхаа ажил дээр баримталдаг зарчим маань олон улсын нотлохонд суурилсан ангаах ухаан тий одоо англиар evidence based medicine тэрийг бид гурав дандаа мөрдлөг болгодог. Тэгээ мэдээж англи хэлтэй мэрэгжлийнхаа имийг англиар уншдаг, судалдаг, насан туршдаа суралцах одоо тийм хандлагыг баримталж ажилдаг. Болж л өгвөл одоо өөрснөө уншиж судлахаас гадна гадаадад өндөр хөгжилтэй оронд мэрэгжил дээшлүүлэх сургалтанд явдаг. Тэр ийм одоо насан туршдаа суралцах гэсэн ийм хандлагатай цэг дээр бид гурав уулзсан гэж би дандаа бод. Таны сэтгэлийг сонссон чинь яг анх удаага дахиад бас сонсож байгаа юм шиг маш гоё сэтгэл төрж байна. Өөрөөрөө бахархах тийм бүр мэдрэмж төрж байгаа бүр нуух юм те. Тэгэхээр миний хувьд болохоор яг тухайн үед чи 2012 13 онд чинь би тэрнээс өмнө 2004 онд хамгийн яг анхныхаа чиглэлээр Америкт очиод би жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан таны түрүүний хэлснээр эрүүл мэндийн боловсрол олох сургалтанд би нөхөртөөгөө хамт суух тийм боломж олгосон. Би өөрийнхөө өөрчлөгч байсан гэсэн үг байна шүү дээ. Тэрийг сураад тэнд чинь тэр Bradley method гэх тэр арга зүй чинь 1940 онд Америкт үүссэн байт юм байлаа. Хамгийн анхны жирэмсний тэр сургалтанд одоо гэр бүлээрээ суусан хүнээс одоо гэр бүлээс төрсэн хүн өнөөдөр амьд байх болцоод гэсэн үг байна. 80 орчим настай. Тэр сургалтанд суугаад ирснийхаа дараа нүд бас жоохон нэгдэж ин тэ. Хөөх, эрүүл мэндийн боловсролыг тэгээд нэг удаа биш. Бид хоёрыг 12 удаа дуудсан. 12 удаагийн тийм цуврал одоо бусад гадаад одоо Америк эцэг эхчүүдэд сууж байгаа штэ. Тэгээд энд ирчээд нөгөө залуу хүн бас сурсан мэдснээ хүн амьтанд хуваалцчмаар хэлчмээр маш их ингэж шатаж явахдаа яг та хоёртой уулзсан гэсэн. Тэгээд надад Түмэн Насын эмч тэгээ Монгол улсын төрийн сойрхолт эмч маань Мэслийн эмч юу гэж хэлсэн бэ гэхээр юу хийхийг хүсэж байна вэ? Чи юунд дуртай вэ? Тэгвэл би сурсан мэдсэн нэмээг л хэрэгжүүлмээр байна. Тэгээ төрөөд гарсныхан дараа ямар нэгэн хүндрэлтэй одоо асуудал бэрхшээлтэй тулахын оронд төрхөөс нь өмнө эцэг эхчүүд ингэж бэлтгэх нь энэ үнэхээр таалагдаж байна. Тэгээ яг энэ чиг шугамар нийлсэн юм биш үү нэрээ? Тэгсэн. Эмнэлэг 2013 оны 8 сард 9 сард анхныхаа тусгай зөвшөөрлөг авсан. Тэгээд тэрнээс өмнө бараг 2 жилийн өмнө би Навча Тав гэж Facebook-ийн пэйж ажиллуулж эхэлсэн байдгийг. Тэгэхээр тэр пэйжийг бас ажиллуулж эхэлсэн түүх надад бол бас их сонирхолтой тийм одоо тийм гинтийн санамсаргүй хэрэг байсан. За тэр яасан бэ гэхээр би нэг удаа өөрийнхөө найз их сайн хүүхдийн эмч, мундаг хүүхдийн эмч одоо ч ажиллаа хийж байгаа. Миний оюутан ахын найзтай
таардаг юм аа, уулздаг юм аа. Тэгээ уулзсан чинь миний найз үгүй навчаа тэр Mami Central гэдэг нэг хаалттай юу байна, групп байна. Үгүй тэнд ёстой янз бүрийн юмыг биеийн бинээс асуугаад үгүй тэр хариулт мариулт нь бүр үнэхээр амар өрөвдмөр тэндээс ингэж яагаад хүүхдээ эрүүл мэнд тохирохгүй гэж би айгүй санаа зовсон гэл над нэг тэгээ сонирн болгоод ярьсан. Нэг нэгэндээ өгсөн зөвлөгөөнөөс олж хохирох үе. Тэр бүр арай л хэцүү хүмүүс тэнд юм бичилцэж байна гэд. Тэгээ би тэрийг сонсчоод за яг тэр лөө орж үзсэндээ юу болоод байгаа миний найз тэгж ярихыг бодоход тэнд би заавал орж үзэх хэрэгтэй байна гэд. Тэгээ би тэр лөө ороод хүмүүсийн асуусан асуултанд хариулаад тэнд би пост бичээд зунжанга би тэр 100 завтай 7-8 сар бүтэн 2 сар би пост бичиж хариулваа. Тэгэл тэгэхээр хүмүүс админа энэ хүний постыг пинд болгоод өгөөч гээл тэг би тэрийг мэдхгүй уншин судлан хүүхдүүдээс асууна. Тэгсэн сүултээ миний том хүү үгүй ээж та ингээл хүний групп руу ороод ингээл янз бүрийн бичээл ингэж сухаас та өөрөө пэйж нээчээч би танд гоё пэйж нээгээд өгье гэдэг. Тэгээд тэрнээс тэр Mami Central-д 2 сар хариулж 2 сар пост бичсэний дараа өөрийн гэсэн пэйжтэй болоод тэгээд би мэдээж тэг чинь имлэгээ байгуулаагүй байсан бид нар тэгээд навчаа тавг л овг нэрээр л нэрлэж байгаа миний хүүл нэрлэж өгсөн. Тэгээд би тэр пэйж дээр ёстой дуртай зөвлөгөөгөө бичиж дуртай хүндээ хариулж ингээд эцэг эхчүүд ч бас тий дуртай байсан. Ингээд би 2 жил тэр пэйжийг ажилласны дараа ямар сэтгэл төрсөн бэ гэхээр би яг энэ хийж байгаа зөвлөгөөгөө өвчтөн хүүхдүүдтэй өгөөд яг ингээ эмнэлэг байгуулад санаа нийлсэн улсуудтай нийлээд ажиллах нь зөв юм байна гэсэн мэдрэмж надад төрөөд тэгээ би мэдээж хамтрагч нар хайсан хүмүүс санал тавьсан бит хоёртай нэгдээч нийлээж хамтрыг ийшээгээ зүтгэе гэсэн тэгээд хамгийн ихний санал тавьсан хүн манай Гана байсан. Гана шууд зөвшөөрсөн. Тэгээ бид гурван анх энэ эмнэлгийг эхлүүлж байлаа. Тэгэхээр одоо бодоход их сонин зүгээр л нэг Facebook-ийн пэйжнээс энэ эмнэлэг үүссэн гэж бодхолоор гайхамшигтай ч юм шиг ингэ санагдаж байгаа. За тэгээд манай эмнэлгийн бусад эмнэлгүүдээс ялгагдах одоо 2 онцлог байгаа тийм. Нэгдүгээрх нь бид нар олон улсын нотлохоонд суурилсан хамгийн орчин үеийн зарчим барьж онцлогоо эмчилгээ хийдэг. Хоёр дахь нь бид нар зөвхөн онцлогоо эмчилгээ биш эцэг эхчүүдтэй эрүүл мэндийн боловсрал олгохыг одоо онцлогоо эмчилгээтэйгээ бараг ижилхэн чухалчилж авч үздэг тийм. Яагаад гэвэл нэгдүгээрх нь эрүүл мэндийн боловсралтай байж хүүхдүүдэд эрүүл сарвал өсгөн хизээ эмнэлэгт очих уу хизээ очихгүй байх вэ? Аль эмнэлэгт очих уу аль эмчтэр очих уу сонголтоо зөв хийдэг болно. Хоёр дахь нь гэвэл эрүүл мэндийн боловсралтай байснаар хүүхдүүдээ эрүүл бие саруул ухаантай болгож өсгөхөд одоо өөрснийхөө хувь нэмрийг оруулан зөв тусламж аавна тийм ээ. Тэгэхээр манай Гана бол энэ тал дээр баг надаас илүү туршлагатай. Тэгэхээр Гана тэр 2004 онд сурсан тэр сургалтаа Монголд хизээ нутагшуулж хизээ энийг өөрөө бие дааж хийх болсон бэ? 2004 оноос хойш яг хоо ихэвчлэн би нөгөө англи хэлтэй мань давуу тал болоод Монголд амьдарч байгаа бид нар экспатууд гэж нэрлэдэг шүү дээ тий. Одоо нөхөр хүүхдээ эхнэрээ дагаад ирсэн олон улсын байгальд ажиллаж байгаа ийм залуучууд гэр бүлүүд яг нөгөө хэлтэй хүмүүстээр ирээд ялангуяа энэ сургалтыг авахыг их хүссэн. Тэгэхээр би албан бус маягаар олон улсын байгууллагуудаар хөдөө орон нутагт одоо дэлхийн зөнгийн шумаар гэдэг ч юм уу маш олон байгууллагуудын одоо шумаар бий болгоны сургалтуудыг зааж явж байсан. Гэхдээ яг Зинт клиникт орж ирээд бүгдээрээ нийлсэн цагаас эхлээд бүгдээрээ нөгөө Viva City эхэлсэн шүү дээ тий. Viva City та N14-т сууж исэн тий. Би N12-т албан ёсрол ингэж бол эхэлсэн. Тэгэхээр яг 2004 оноос хойш ингээд тоолоод үзэхээр 2-3 мянган одоо гэр бүл бол хамрагдсан ба хизээний. Тэгээ миний хамгийн анхны тэр зааж исэн гэр бүлүүд дундаас одоо төрсэн хүүхэд одоо 16-7 нас хүрсэн байгаа гэж та боддоо. Тэгэхээр нэлээд урт хугацаа бас шаардсан бахан тий. Тэгэхээр энэ гэр бүлүүдийг л ерөөсөө бүгдээрээ эрүүл мэндийн боловсрал олгож байгаа тийм бол амар бол байгаагүй. Таны хувьд ч гэсэн амар байгаагүй хаа тий. Одоо ч гэсэн бид нар би яг хамгийн анх Зинт клиник байгуулагдаад зааж исэн тэр зүйлээ заримдаа би дахин давтаад л хийгээд байгаа юм шиг санагддаг. Гэхдээ үр дүнгууд бол гарч байгаа гэж харж байна. Улс орон маань ч бас үнэлж байна. Та үр дүнгуудээс жоохон хуваалцвал бид нар юу хийж чадваа? Тийм. Өөрсдийнхөө хэмжээнд ч тий. Тий, одоо энэ 7 жилийн хугацаанд бид нар тэр нотлохоонд суурилсан ангаах ухаан гэж юмэг л одоо Монголд нутагшуулахад
хувь нэмрээ оруулах, энийг л одоо тэргүүлэх, энийг хөтлөх, залах ийм л зорилготой байгаа юм л шүү дээ. За тэгэхээр бид нар энэ 7 жилийн хугацаанд хэд хэдэн юмыг одоо бид нар өөрснийхөө бидний хэллэгээр бол зөв голдролд нь оруулах гэж хичээж байгаа юм да. За нэгдүгээрт нь юу вэ гэхээр өвдсөн хүүхэд болгон эмнэлэг твтгэхгүй, тийм шаардлага байхгүй, дийлэх өвчин эмгэгийг гэрээр эмчилж болно гэж тэр зарчмыг баримталж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө 70-80 жил Оросын шинжлэх ухаан, Оросын ангаах ухаанаар явчихлаар бараг л өвдсөн болгон эмнэлэг твтэх болчиход байдаг. Тэгээ одоо хүмүүсийн шүүмжлэл тэр шүү дээ. Маш их олон ортой тэгсэрний эмнэлгийн хүрэлцээгүй ярьдаг тийм. Яг 10,000 хүнд оногдох орныхоо тоогоор манайх дэлхий дээгүр бичигдэх хэрнээ байнга л оргүй байнга л орны хүлээлгэл чирэгдэл. Тэгэхээр бид нар одоо хамгийн түрүүлж хийж байгаа юм бол юу вэ гэхээр оргүй эмнэлгийнч хувьд нотлохоон суурилсан ангаах ухааныг зарчим болгодгийн ч хувьд аль болохоор эмнэлэг твтүүлэхгүй байх зарчмыг баримталдаг. За жишээлбэл хүүхдэд хамгийн илбэг тохиолддог уушгины хатгалгаа өвчин дээр ярихад уушгины хатгалгаа өвчнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар 3 ангилчж байгаа. Уушгины хатгалгаа, хүнд хатгалгаа, маш хүнд хатгалгаа. Уушгины хатгалгаа бол дан гэрээр манай эмч нар маш амжилттай үр дүнтэй эмчилж байгаа. Гэтэл дийлэнхтэй бол Монгол улсад уушгины хатгалгаа бүгдээрээ шахуу эмнэлэг твтдэг байсан тийм. За дараа нь нэг гоё жишээ бол юу вэ гэхээр нярай хүүхэд болгоныг зулаан эхо гэж манайх ярьдаг тархинд зулаагаар эхо тарах шинжилгээ хийх шаардлагагүй. Эмч асуумж авна, үзлэг хийн, зөвхөн шаардлагатайгийн зулаан эхо таруулна гэдэг тийм. За жишээлбэл би ой 7 сартай ач охинтой юм ээ. Тэгэхээр би миний ач охин нэг ч удаа эхо таруулж байгаагүй. За баг ховор шүү. Ерөөсөн харуулж байгаагүй. Сүүлийн үед бол тийм бид нар одоо ач охиныхоо зулаагийн ч эход, зулаагаар ч эход харуулж байгаагүй, түнхийн ч харуулж байгаагүй, дотор эртний ч харуулж байгаагүй. Яг гэвэл миний охин одоо миний нүдээр харахад ирүүл сав саруул юм байгаа. Тэгэхээр ямар ч эход харуулах шаардлага байхгүй. За энийг бид нар бас маш их одоо ойлгуулж сурталчилж ингийг боддог. Энэ бол аюулгүй олон ач холбогдолтой. Энэ зүгээр гэр бүлийн төвшөнд, хүүхдээ эрүүл мэндийн төвшин, дээрэс нь улс орны төвшин, эдийн засгийн төвшин, өргүү зардал маш олон ач холбогдолтой. За дараа нь бидний нэг одоо ойлгуулах гэж хичээж байгаа юм юу вэ гэхээр хүүхэд болгон өөр гэдгийг ойлгуулдаг. Жишээлбэл манай гана одоо хөдөлгөөн засалчийн хувьд хөдөлгөөний хөгжил дээр хүүхэд болгон өөр гэдэг дээр жишээ хэлвэл юу хэлэх вэ? Өдөр тутам тохиолддог. Ерөөсөө өдөр тутам дөнгөж сайхан хүртэл тий одоо ихэнх ад эцэгчүүд асуудаг л да. Хизээ манай хүүхд хөлд орох юм бэ? Яг л нэг юм зурсан одоо юм робот шиг тий одоо 12 сар гэдэг чинь ойтой гэсэн шүү дээ тий. Нэг болохоор л тэр хүүхд ерөөсөө автоматар хөлд орно гэдэг ч юм уу тий. Тэгэхээр мэдээж бид нар мэдж байгаа. Ялангуяа бид нар эцэгчүүд юу гэж зөвлөдөг вэ? 10 сартад орж болно. Та санаа зовхон байхгүй. Яг хөө мэдээж хит их жинтэл биш болвол тий. За бүр цаашлаад бүгдээр 16 сар гэдэг чинь 4 сартаатай хүртэл хүлээж сэтгэл амар байж болно. Тэгэхгүй болохоор тэрэн дунд чинь нөгөө түрүүний таны ярьсан маш олон группүүд байгаа шүү дээ. Мэдээж тэдний буруу биш гэхдээ тэдний дунд нэг юм зүгээр нэг юм тоонууд яваад байна тий. За одоо ерөөсөө л одоо юу гэдэг нэг сартаа бол одоо ерөөсөө яг ингэхгүй бол болохгүй гэдэг ч юм аа. Тэгэхээр мөлхөлтөн дээр бас их ажиглагдаж байна. Тэгээд зин клиникт ажиллаж ихснээс хойш ялангуяа төмөн насны эмч, навчин эмч хоёр бидний одоо ментор, багш гэж бас явж байгаа шүү дээ хоёр маань. Тэгээ баян бидэрт бас юм уншихыг зөвлөдөг тий. Өдөржин ажил нь орой бид нар гэртээ очихоор танаас имэйл ирсэн байдаг тий. За энийг маргааш уншсан байгаа. Гэхдээ тухайн үедээ хэцүү байсан юм шиг одоо ингээ харахаар нэрээ уншиж судалж явах явцад бид нар өөрсдөө ямар их цэнэглэгддэг юм бэ? Тэн дээр сүүлд олж би мэдсэн шүү дээ. Мөлхөлтийн төрлүүд гэсэн чинь 20 30 төрөл байна. Гэтэл ард иргэд болохоор ерөөсө сонгодог мөлхөлтийг л хүсээд байна хүүхдээсээ. Одоо 4 хөдлөлөд. Гэтэл ямар мөлхөлтүүд үлээ нөгөө мазаалай, мазаалай, илгээр. За цэрэг мөлхөлт гэж ярьдаг. Бүгд мөлхөлтийн тоонд орж байгаа гэж хэлэхээр л эцэг эхчүүдийн нүүрэнд ямар гой баясал тодордог. Өө миний хүүхд чинь мөлхөжсэн биш. Энийг л бид нар эрүүл мэндийн боловсрол гэж юу ойлгож байгаа. Тий. Түүнээс гадна нийт эрүүл хүүхдийн 6% нь мөлхөлгүйгээр хөлд ордог. Тэрийг бас ээж аав нар мэддэг байх хэрэгтэй. Тэгэл мөлхөхгүй 10-11 сар хөрөнгөт л ээж аав нар айгаал хэлдэг тий. Тэгээд тиймэрхүү мөлхөхгүй хөлд орох нь тэр чинь аюух удамшин шүү дээ. Тэгэхээр би жишээлбэл асуудаг байхгүй. Дээдлэг чи хүүхд мөлхөжсэн үү? Бодож ирсэн аа. Нэр мөлхөөгүй юм байна. За тий мөлхөөгүй хөлд орт тий. Тэгэхээр энэ танаа удам байх нь шүү дээ. Гэх мэтэр хүмүүсийн бас санааг амраадаг тий. За дараа нь бидний
одоо бүр одоо магадгүй хамгийн эхлээд ярих хэрэгтэй байсан зүйл байж магадгүй тэр нөгөө уйлж байгаа хүүхд болгоныг өвчин гэж оншилдог. Тэр практикаас Оросын шинжилгээ ухааны тэр практикаас татгалцсан тий. Тэгэхээр нийт одоо манай хүүхэд уйлаад байна. Ямар нэг юм өвдөөд байх вэ гэж эмчилж хандж байгаа хүүхдийн 90-95% нь ив эрүүл байдаг гэдгийг угаасаа хүүхдийн ангаа ухаан нотолцсон байдаг. Тий, навчимчаа таны яриаг таслаа. Би өчигдөр завхан томилтоор ажиллаад ирлээ. Өөрөөр орж ирлээ. Тэгээ завхан бүр одоо завхан мандал сумж бүр ингээд нилээн одоо цаад сумуудаар явж хахад манай үйлчлэгч нар байна. За нэг үйлчлэгчээ тааралдлаа. Тэр маань юу гэсэн бэ гэхээр би хаана ажиллаж байгааг хэлж байгаа шүү дээ. Тэгсэн ёо би зэнд клиникийн мэдэн шүү дээ. Өө тийм үү та яаж мэдчихсэн чи харин хүүхдийн маань тархины даралтай гэж оншилсан байсан. Тэгээ бодвол тань дээр утсан бах навчимч нар утсан. Тархины даралтай биш гэдгийг мэдэх үедээ эхнэр битэр баг тэр өрөөнөөс баг гүүгээ гарсан юм шиг байна тий. Тэр иймэрхүү кейсүүд байна. Маш их байна. Гэдэг нь энэ кейсийн ард маш олон одоо гэр бүлүүд тэр аз жаргалтай байх хор мөчө хадгалж байна тий. Хүүхд өвдөх тэр буруу ялангуяа ийм эргэлзээтэй онш тавигдах тэр цаг мөчүүд маш хэцүү тий. Ээж аавд ер нь үр хүүхдийн нэрүүс саруул байна гэж хэлэхээс илүү баяртай мэдээ, тийм сайхан мэдээ гэж ер нь байдаг ч байх тий. Хүүхд чи эрүүл байна, сайхан байна гэж хэлэхлээр бүгдээрээ баярлдаг. Заримынх нь нүдээр нь өлмөс цэлгэндэг, зарим зараг бараг л барьж авч үнсгээл алддаг шүү дээ. Тийм тэгэхээр ойлгох маш түгээмэл одоо эмнэлэгт хандж байгаа зовир шалтгаан шинж тэмдэгний ихэнх нь уйлалт байдаг. За тэгэхээр уйлах дээр бол бид нар хоёр том юмн дээр маш их анхаарал өгч ажиллаж байгаа. Байгуулагдсан цагаас нэгдүгээр нь болохоор колик. За хоёр дахь нь болохоор нөгөө яг одоо high need infant гэдэг англиар хэлчихэж байгаа. Би тэрийг одоо анх удаа л Монгол улсад энэ талаар бичээд өндөр хэрэгцээд хүүхдгээд өгчлээд орчуулсан. Бас тэр орчуулган дээр нь хүмүүс их шүүмжилчлээсэн. Би тэр шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Ер нь бол манайд одоогоор бас бүх эмнэлгийн нэр томьёог Монгол руу гой зөв орчуулж чадаагүй байгаа. Тэрийг бас бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр коликийн талаар гана ээж нарт нэг товчхон хэлбэл baby colic гэж ярьж байна тий. За тэрийг бас эргэлзээтэй оншин дээр тархины даралтандаа бас их хөвчдөг байгаа шиг байна тий. Тэгэхээр хүүхэд өөрөө шууд ингээд том хүнтэй адилхан насан турш хүнтэй адилхан ярьж чадахгүй учраас уйлахаас өөр яах вэ? Тэгээ мэдээж туршлагатай одоо олон төрсэн ч юм ээжүүдээс асуухаар хүүхдийнхээ уйлалтын бүр ялгааг таньж мэдээ сурж байна тий. Тэгэхээр орчин үеийн ээжүүд бас их мундаг байна. Та нөгөө baby colic-ийг анх Монголд бас нөгөө нэршлэр нь орчуулж орж ирсэн шүү дээ. Аппликейшнууд их хэрэгжилж байна. Тэр янзын их уйлдаг тэр хүүхдийг шууд өвчин эмгэг гэж бодох нь мэдээ залуу эцэгчүүд байлгүй л яах вэ тий. Гэхдээ мэрэгжлийн хүмүүс бидэрт хандсны дараа биш гэдгээ мэдсэний дараа бид нар гаргалгааг нь заагаад өгчөж байгаа. За юу сонсох дуртай усны чимээ юм уу? Эсвэл зарим хүүхдүүд бүр янзын машинд явхаараа л их сайхан дууга нам одоо тийм тайван болчдөг шүү дээ. Тэгэхээр хүүхэд гаргана гэдэг миний бодлоор бол ялангуяа би жирэмсэн эмэгтэйчүүд сургалт зааж байгаа гэдэг утгаараа их хариуцлага юм шүү. Тэ? Уйлна, магадгүй шүнжэнгөө тээврэн. Гэхдээ үүнийг эрүүлгээ мэдсэн тохиолдолд өсөө бусад одоо харилцаа гарах юмнуудыг авах хэрэгтэй юм шиг санагддаг. Мэдээж одоо нялх хүүхэд нь уйлангууд ямар ч хүний толгоонд эхлээд муу юм орж ирдэг. Одоо би ч адилхан их хүн хоёр хүүхэдтэй ач охинтой янз бүрийн болонгот миний толгоонд ч эхлээл муу юм орж ирдэг. Одоо харамсалтай нь хүний одоо тархины бүтэц зохион байгуулалт нь тийм байлгүй. Гэхдээ тэрийг мэрэгжлийн хүнээр тайлбарлуулаад шалтгаан тэгээ хамгийн гол нь аав харах хэмжээ хүүхдэд тайвшруулах аргуудыг сурчих юм бол ээж нар тэгэл дороо тайвшраал өвчин биш гэдэгт бол итгэлтэй болчдөг тий. 5 хүүхд тутмын 2 нь нөлөө 3. 5 хүүхд тутмын 1 нь тий. Тэгэхээр нийлэн хэлбэг үү? Нэг нь үү тий. Тий. 20-оос 25% нь гэсэн тооцоо байж байгаа тий. За тэгээ харьцангуй бас baby colic-ийг сүүлийн залуу эцэгчүүд их ярьж байна. Энэ англи нэршлэр нь их мэдж байна тий. Тэгэхээр бид нар бас нэлээд өөрийнхөө гүйцэтгэж гин гэж би бас ойлгоод байгаа шүү дээ. За дараад нь бид нар бас манай эмнэлэг дээр хийж байгаа нэг ажил бол 2 К витамины 2 дахь тунг хүүхэд болгонд тарих шаардлагагүй гэдэг тийм. За энийг бид нар бас их одоо хүмүүст ойлгуул сурталчилж ярьж хэлж ингэж байгаа. Энэ бол бас тарилга тэр няраа хүүхдийг тарилгатай холбоотой өвдөлтөөс ахуулаад хүндрэлээс гадна улс их орны эдийн засгийн тооцоо томьёон дээр ч хүртэл маш их хэрэгтэй гэж ингэж боддог тийм ээ. За дараад нь К витамин гэснээс Д витамин бас бид нар сүүлийн үе бас тэгээ нүр тулсаар л өнөөдөр нэг үйлчлэгч маань цээжний хонхолттой орж ирж байгаа. Өчигний төрөлхийн хонхолттой.
5,000-аар өдөр тутамд нь зөвлөсөн байна. Тэгээд дараа нь 2,000-аар бүтэн 2-3 жил уух гэсэн ийм бичгтээ би орж ирээд бас нэлээд тайлбарлаж өглөө. Тэгэхээр тэр үйлчлэгчийн буруу биш юм шиг байна. Нэг газар очихоор хэлж штэ тэгж ор өчлээ. Тэгээд дахиад над дээр ирлээ. Би болохоор урьдчилан сэргэх тунг бичиж өгч байна. Иймэрхүү юм зөрүү гарч ирэх үед та яаж үйлчлэгчийг яг энэ нотлохонд суурилсан энэ чиглэл рүү та ятгах яг оруулах чаддаг вэ? Тэгээ одоо манайхан ч юм бол ерөөсөө зүгээр жир бусад орны хүүхдийн манайд ууж байгаа Д витамины тун бусад оронд ууж байгаа хүүхдийн Д витаминээс бол ер нь багаар бодоход 4-5 дахин их байгаа. Арай л өндөр байгаа тийм. Тэгэхээр би ер нь маргаантай юмн дээр дандаа их сурвалжийн дурддаг. Дандаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, одоо Америкийн дэлхийн шилдэг эмнэлгүүд Mayo Clinic, за тэгээд дээрэс нь Boston Children's Hospital энтрийн их сурвалжийг дурддаг. Тэгэнгүүт хүмүүс ихтгэл үнэмшил төрдөг. За тэгээд цаг хугацаа хэрэгтэй ах шүү. Бас цаг хугацаа хэрэгтэй. За тэгээд нөгөө зөвхөн хилээд ярих биш, одоо яг үйлдэл дээрээ гэдэг юм уу үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар Зинт клиникийг байгуулснаас 1 жилийн дараа Зинт эм хангад нийлүүлэх гэж байгуулсан. Тэр маань Америкийн нэгдсэн улсаас хамгийн өндөр чанартай яг хүүхдийн хоногийн хэрэгцээг 100% хангах олон төрлийн витаминууд, за бусад эмийн бэлтгэлүүдийг оруулж ирж байгаа. Жишээлбэл одоо сүүлийн 5 жилд манай Монгол улсад хэрэглээд ороод ирээ сурцсан D-White, 3-White, Poly-White бол дандаа бүгдээрээ 1 мл-д 401 жин урьдчилан сэргэлт. Тэгээд нөгөө артталт нь англиар энэ бол хүүхдийн чинь хэрэгцээг 100% хангана гэж бичсэн байнгут хүмүүст итгэл үнэмшил төрдөг тий. За дараад нь хэдүүлээ хийж байгаа бас нэг чухал юм, түн насын эмчийн хийж байгаа юм бол нөгөө хүүхдийн шодооны тухайн асуудал байгаа тийм хамгийн их маргаантай. Одоо жишээлбэл бид нар ярьж штэ фэйсбүүк дээр юу бичдэг, пост бичдэг. Түн насын эмчийн тэр пост хүүхдийн шодоо хизээ шамрагдах вэ гэдэг пост манай энэ клиникийн түүхэнд хамгийн олон шеэртэй, хэдэн мянган шеэртэй, хамгийн олон лайктай, хамгийн олон комменттай. Гэхдээ комментууд нь их маргаантай явдаг. Амар маргаантай. Ийм. Тэгэхээр хүүхдийн шодойг 16 нас хүртэл шамрахгүй ээж болно гэдгийг ангаах айл хэдийн нотолцсон. 16 настай гэхэд нийт эрүүл хүүхдийн 99% нь хүүхдийн шодой шамарсан байдаг. Тэгэхээр зүгээр л хүлээх асуудал, зүгээр л цаг хугацааны асуудал. Эмгэг фимоз бол ховор. Маш ховор дийлэнх нь физиологийн фимоз байдаг. Өөрөөр хэлбэл онцлогоо амжилтгээ шаардахгүй хүлээж болох хүүхдийн өсөлт төгжөлд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр иймэрхүү маягаар сард 2 удаа подкаст хүрэхээр ард иргэдэд бол би бол үнэхээр олзуурах чинь надад бол айгүй гоё юм. Би өөрөө энд оролцож байгаа хэрнээ. Өөрөө би энэ ярьж байгаа зүйлээ мэдж байгаа хэрнээ хүн зарим нэг зүйлийг дахин давтан сонсохоор илүү баталгааждаг тий. Тэгэхээр энэ их гоё зүйл болох нэ. Хүмүүс их талархалтай хүлээж авах болов уу гэж би зүгээр хувьдаа бид нар одоо маш их хүсэж байгаа тийм ээ. Бид нарын хүсэж байгаа юм бол манай үйлчлэгч нар бас ийм санаагаа бидэнд илгээж болох юм байна да. Манай албан ёсны пэйж болох Зинт клиник пэйж дээр та бүхэн ямар одоо асуудлыг сонирхож чинь тийм үү? Та бүхэн бас ямар зочдыг бас оролцуулна. Бид нар бүгд нээлттэй байгаа. Энэ подкаст илүү одоо чухал тавьж байгаа зорилго маань энгийн нэгэн хүмүүст хүрээсээ, ард иргэдэд хүрээсээ, өөрчлөлт хүрээсээ гэж хүсэж байгаа. Тэгэхээр тийм боломжууд бас байгаа шүү. Одоо манай пэйж руу хандаараа, хүсэлтээ илэрхийлээрэй, мессежээр илгээгээрэй тийм ээ. Яг нь миний хувьд одоо олон жил ингээд Зинт клиниктэй байх хугацаанд ялангуяа би чи хөдөлгөөн заслаа, жирэмсэн эмэгтэйчүүдийн салбараа авч явж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр тулгардаг бас миний хувийн бас бэрхшээлүүд байна. Одоо хүүхдийн эмч та бүхэн тулгарч байгаа асуудалтай адилхан. Яг тэр болгоноос цөөн хэдийг дурдах юм бол одоо ч гэсэн тулгарч байгаа бэрхшээлүүд юу гэхээр төрснийхэн дараа мэдээж бид нар ямар ёс заншил, өв уламжлал одоо гэр одоо тий гэрт одоо бөөрийнхий гэрт амьдарч исэн бүгд мэдж байна. Төрсний дараах тэр гам барих тэр их хэцүү байна. Одоо олон хоног усанд орохгүй. Ээж орохгүй байна. Гэтэл тэр няраг бол ингээл халуун ус, шөл адууны мэдгүй одоо буслахсан тий бид тийм кейсүүд зөндөө тохиолдол байгаа шүү дээ тий. Ер нь хоол хүнс гэж бодож байгаа бүх юмдаа л хүүхдүүдэд оруулаад. За нөгөө кейс нь болохоор ээжүүд бүр даруун цэврийг сахихгүй байна гэж бас их хэлж болохгүй бах тэгтээ байна.
Тэгэхээр тэр цаанаасаа хонгууд загтцсан байна. Та надаар нас ахмаг учраас, ахмад учраас таны үед яаж исэн юм бэ? Тэр яг 40 хоног усанд орохгүй байсан уу? 20 хоног. Энэ ямар одоо шинжлэх ухааны үндэслэл цаана явагдаад байна вэ? Яг би ингэж л боддөг шүү дээ энэ асуудлыг. Нөгөө дээр үед одоо сэрэлт киногоо л бид нар бодох хэрэгтэй. За тэр үед яасан бэ гэхэлэр шинжлэх ухаан гэж юм байхгүй, эмнэлэг гэж юм байхгүй. Тэгэхээр хүүхдийн өвчлөл эндэгдэл маш өндөр. Тэгээд эхийн эндэгдэл маш өндөр. Монголчууд ч бүр ийм хэлц зүг гаргацсан. Нэг хүүхдүүд бүү тооц, хоёрыг нэгд тооцсон тэр гэдэг. Тэгж их одоо нас бардаг. Тийм их. Тэгэхээр хүмүүс бүр арга чаргаа бардаг байсан. Яаж одоо өөхөх төрх хоёр ижилхэн гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр төрөнгөө л нас барчдаг байсан байх нь шүү дээ. Эхийн эндэгдэлтэй. Тэгэл тэр төрсөн няраа нь одоо хүн бололгүй дороо энддэг. Тэгэхээр хүмүүс аргаа барахтаа одоо өөрсдийнхөө л хийж чадах юмыг л оролдож л тэр эхийн тэр няраа хүүхдийн амийг аврахын тулд л одоо өөрснөө юм бодож олдог л ийм л байсан баг. Тэгэл одоо маш их ширүүн хуурай хатуу тийм уур амьсгалтай дийлэнхтэй одоо өвлийн хүүтэн баан дүүш байхгүй ханаас нь халуун ус гоожих юм байхгүй дандаа нефт салхи хасах 30 40 градусын хүйтэн халаалтгүй одоо нөө аргалаа түлдэг Монгол гэр тэгэл одоо арга барахтаа одоо тэр салхинд гарахгүй бүх юмаа бүглэн таглан те тэгэл усанд орохгүй яахгүй тэр одоо тухайн үедээ шинжлэх ухааны мэдээж үндэсгүй тэгтэл одоо зайлвал өөрснийх нь тэр төрсөн няраа хүүхдээ дөнгөж тулгар одоо тэр төрсөн нялх биетэй ээжигээ аварж үлдэхийн тулд хийсэн юм. Гэтэл өнөөдөр чи 21-р зуун орчин үе шинжлэх ухаан яаж хөгжиж байна? Ямар олон эмнэлэг, эмч, эмнэлгийн байгууллагууд байна те. Тэгэхээр бид нар жоохон тэрнээсээ салаад авахыг аваад хаяхыг хаях ухаан гэж монголчууд ярьдаг шүү дээ. Тэр ухаанаар хандвал яасан бэ гэж ярьдаг. Би бол боддог. Тэгээд ээж нар ирээд яг асуудгийг. Эмчээ би бүх юмаа бөглөөд гадаа гарахгүй байх уу? 100 би өвлийн палтай өмсөд гадаа гарах уу гэд. Тэгэхээр би миний ярьдаг жишээ вэ гэхээр за та нар дэлхийн одуудыг төрөөд эмнэлгээс гарч байгаа сурвалжлагыг баг дандаа мэдээнээс хардаг. Одоо тэр Английн ханхүү эхнэртэйгээ төрөөл дандаа ийм палаачтай шилэн теркотой өндөр өсгөөтэй төвлөлтэй ингээд гараад ирдэг. Тэгэл кар ситийг асуун. Тэгэл би хэлдэг юм. Кар сит байгаач төрөөл маргааш нь гарахад асуудалтай тийм. Кар ситэндээ хийгээл явж байгааз. Тэгэнгүүт тэд нэр нь тийм байна. Тэд нар яаж ч бодсон Английн дэлхийн хамгийн шилдэг эмчээр үйлчлүүлж байгаа. Хамгийн өндөр төлбөр төлж үйлчлүүлж байгаа. Тэд нар яавч буруу юм зүйлэхгүй. За ер нь гэртээ очиод усанд орноо. Зүгээр жирийн улиралдаа тохирсон хувцас өмснөө. Энтергээд би нэг тийм жишээ хэлчихлээр хүмүүст арай ойлгомжтой хүрдэг юм уу гэж би бодоод байгаа. Гэтэ сая таны ярихад бас яг бодож илаа. Одоо ч гэсэн мэдгүй цаашлаад хэдэн жил би энийг ярьж, зааж, сургаж, үлгэрлэх юм байна. Гэтэ яг л нөгөө гал халуун сэтгэл маань дотор маань байгаа болохоро тэр үйлчлүүлэгч анх удаа сонсож байгаа гэдэг утгаар би ч гэсэн үйлчлүүлэгч байж үзсэн, 3 хүүхэд гаргаж үзсэн тий. Тэгэхээр төвчээртэйгээр мөн одоо нөгөө инэрэн хайрлах сэтгэлээр эмпати штэ тий. Үйлчлүүлэгчийн хооронд би өөрийгөө оруулаад мэдгүй надад дахиад хэзний хугацаа хэрэгтэй би бол энийг цааш нь өргөж хийхтэй бэлэн байна. Би одоо ч гэсэн яг энийгээ дахиж яг мэдэрч чинь тий. Тэрийг мэдрэх үнэхээр гоё юм. Тэгэхээр манай клиник хэдийгээр ингээл анх байгуулагдахтаа Түмэн насан ган чимэг навчаа 3 хүний бүрэлдэхүүнтэй одоо 7 жилийн өмнө анх байгуулагдсан ч гэсэн одоо аль хэдийнэ 2 салбартай 20 орчим эмч ажиллагсадтай дандаа залуучууд одоо хамгийн өгшнөл төмсөн битгаар шүү дээ. Тэгэл дандаа 30 эдтэй ийм залуучууд өөрснөө ээж аа болцгооцсон өөрснөө одоо энэ Монгол улсын эрүүл мэндийн салбар тодорхой хэмжээгээр ажилласан туршлагатай ийм улсуудаар баг бүрдүүлээд ингээд энэ нотлохоон суурь сангаа ухаан гэж юмыг Монгол улстай хөгжүүлэх, нутагшуулахын тулд ингээ хүчин цэцэгж яагаад маш их баяртай байгаа. Тэгэхээр бид нар нэлээд ийм хүчрэхэг баг болоод хийсэн зүйл бас байна. Тийм ээ Монгол улстай анх удаа хийсэн зүйл байна. Жишээлх юм бол нярайн шаардлалтыг гэрээр эмчлэх аргыг Монгол улсад анх удаа бид нар нэвтрүүлсэн. Энээс өмнө одоо хүнд шаардлагатай бүх нярайн эмнэлэг твтдэг байсан. Тэгэхээр одоо бол бид нар 4 жилийн өмнөөс гэрээр зөөврийн аппарат оруулж ирээд нярайн шаардлагатыг бол энэ баг бүгдийн шахуу гэрээр эмчилж байгаа. За манай эмнэлгийн энэ одоо эмчилгээний аргыг бусад эмнэлгүүд 5 6 эмнэлэг байгаа бах. Бас авч хэрэгжүүлээд өөрснийн гэсэн бас аппарат юмар эмчилж байгаа ийм юмнууд байгаа тий.
За дараа нь өвчүүний хонхоолтон дээр ганаа Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн шинэ арга байгаа тийм ээ. За энэ өвчүүний хонхол болохоор ялангуяа өсвөр насны дээр их ирж байгаа байдал ажиглагдаж байгаа. Өсвөр насныхан маань өөрсдөө их сэтгэл зүйн хувьд их эмоц өндөртөө, за түргэн уртаач гэж ярьдаг тийм ээ. Зан аашийн хувьд докторгүй энэ үед ялангуяа өсөлт хөгжлөөд байгаа, тэр огцон өсөлтөд байгаад гинт ингээ өвчүүний хонхол цаашаага яг гинт ороогүй л дээ тэгж ажиглагдаж байгаа, гинт анзаарсан байх. Тэгээд эренгуут залуу хүмүүс их ичис санаа зовд юм байна. Харамсалтай нэг тохиолдлыг ярих юм бол нэг хүү бүр нүдэндээ бараг нулимстай шахах ээжтэй ярьж байгаа. Энийг нөгөө сайн мэдэхгүй байгаа учраас биеийн тамир спорттой ингээ орох болоод нөгөө цээжин бие нүцгэлээд подолко тайлах үед ангийнх нь үеийнх нь хүүхдүүд яг халдвартай өвчтөй хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцаж гинэ. Бодвол сүрээ гэж бодсон байх тийм үү? Харахад эвгүй л дээ энэ цээжин эсгэн цаашаа ингээ цөмрөөд орчхоор. Тэгэхээр энэ ямар нэгэн тийм одоо рахит юм уу, сүрээ юм уу, юм халдварт өвчин биш ээ гэж хэлэхэд л хамгийн анхны мессеж тэр гэр бүлд маш гоё хүрч байгаа. Энэ л бидний одоо ажлын онцлог одоо ажилласаа авч байгаа урам зориг юм уу да тийм. За тэгээд дараачийн гоё мэдээг би хүмүүстээ хэлчихэж байгаа. За хуучин бол яг хаа саяхны болт ингээд мис засвал энтрээр ингээд олон улсад ч гэсэн хийжсэн. Дандаа хагалгаагаар эмчилж байсан. Одоо болохоор мисгүй байдлаар үйлчлүүлэгчтэй ямар нэгэн одоо хүндрэл учруулахгүйгээр одоо вакуум гэхэрч одоо үгнээсээ л ойлгомжтой байна л да сорох юм байна аппарат. Ингээд ийм гаргалгаа байгаа шүү гэж хэлчихээр охтууд ялангуяа өсвөр насны хүүхдүүд маш их баярлж байна. Яг тэгэхээр мис хүрнэ гэдэг бол тэр бяцхан оюун ухаанд бол бас хэцүү тий. Тодорхой хэмжээний стрессийг авдаг юм байна. Тэгэхээр бидний хувьд одоо үнийг оруулж 4-5 жил болж байна. Тэгээд аппарат өөрөө 95-аас 100% үр дүн үзүүлж байна. Гагцгүй ямар тохиолдолд тэр аппаратны үр дүн суларч ийн вэ гэхээр нөгөө л тогтмол та хүүхдийн эмч та үйлчлүүлэгчтэй эмийг зөв тунгаар бичиж өглөө хэрэглэхгүй байна тийм үү? Хугацаанд нэрлэх. Яг тэрнтэй адилхан аппаратаа авлаа. Хэрэглэхгүй тогтмол хэрэглэх. Бодвол тэгэл залуу хүмүүс заримдаа орж гараад эцэгхийн хараа хяналт байхгүй. Тэгээд хугацаа нь явж жоохон авдаг. Магадгүй жил орчим шаардж байгаа нь өөрөө эргээгээд тэсвэр төвчээрийн асуудал гарч. Гэхдээ л би тэр үйлчлүүлэгчээ 3 сар тутамд ингэж дуудаж хянаж байгаа учраас тэр нүдэн дээр ингээд бид нар зураг авч байгаа шнэ before after гэх тий өмнөх зураг дараах зургийг авахад мэдгэдэггүй гоё үрдэнтэй маш гоё үрдэнтэй үүнийг хийж чадсан да одоо өөрөөрөө ч гэсэн багтах чинь тийм ээ. За урд нь бол 100% хагалгаанд ордог байсан энэ эмгэгийг Монгол улсад анх удаа мис заслын бус аргаар одоохондоо энэ эмнэлэг ганцаараа амжилж байгаа. Яг тэгвэл нөгөө байгууллагатайгаа бид нар эксклюзив гэрээтэй албан ёсны онцгой эрхтэй гэрээтэй учраас одоохондоо энэ эмчилгээг манай клиник Монгол улс даяар ганцаараа хийж байгаа. За дараа нь бас яг хуу жижиг гэлтгүй аргуудыг бид нар дурдж болно. Тэр нь хүйн гранулома гэд бас их зовоосон хэдэн сараар хүүснээс нь шүүс гардаг. Хэдийгээр одоо хүнд эмгэг биш боловч ээж аав нарын санааг маш зовоодаг энэ эмгэгийг бид нар Англи улсад хэрэгэлдэг хоолны давсаар эмчлэх маш үр дүнтэй маш энгийн аргаар Монгол улсад анх удаа эмчилж байгаа. Нэраа хүүхдийн хүй шүү дээ. Хүй те зөвлөхгүй нөгөө олон сараар шүүс гараад байна гэдэг ээж нарын асуудлыг одоо хагалгаанд ор гэсэн миний үр дөнгөж нэгэн сартай би ормооргүй байна гэж уйлал эрэхт нь хоолны давс зөвлөхлөөр нүд ам нь бараг орой дээрээ гараад тэгээд эмчлэгдэгчэнгүүтээ баярлаад бүр итгэхгүй байсан чинь ийм амархан ийм энгийн юм байсан юм уу гэх те ингээд бид нарт баяр талархлаа илэрхийлдэг ийм постууд манай клиникийн пэйж дээр ч зөндөө байж байгаа. За дараа нь сүүлд одоо хамгийн сүүлд энэ онд 20 онд нэвтрүүлж байгаа арга бол гемангиома гэдэг нөө судасны хоргүй хавдар гэж байдаг те тэрэнд темолол эмчилгээг бас Монгол улсад анх удаа нэвтрүүлээд одоо бид нар үр дүнгийн тооцоо явж байна. Магадгүй 1-2 жилийн дараа бид нар судалгааны сайхан өгүүлэл хэвлүүлэх байна. Тэгэхээр энэ подкаст ингээд хоёлаа хамгийн ихний подкастаа ингээд явж байна. Тэгээд хоёлаа л эмнэлэгтэй одоо үүрэг гүйцэтгэж. Гэхдээ хувийн зүгээсээ танаас би нэг асуулт асуучих уу? За бас өөрийгөө бодож бас асуугаад байна шүү дээ. Та одоо энэ салбарт мэдээж маш олон жил ажиллаж байгаа. Үргэлж ингээл дандаа л галтаа цогтой инээж явна. Бас хэцүү байх тий. Яг ингээ хэцүү өөрчлөлт гэж бид нар нэрлэдэг дээ тий. Яг хэцүү өөрчлөлт эсвэл яг хэцүү тохиолдолд кейст орох үед нэг хүнийг ингээ нэг цааш нь хөтлөөд нэг аваа явдаг нэг даваад гардаг нэг зүйл байдаг шүү дээ. Таны хувьд яг би бол хоёр лемиг таны хүүгүүд таныг аягүй хурцлдаг гэж би зөндөө сонсч байсан. Одоо хүүхдүүдэд жоохон байхад чинь
бид нар тэднийг заан, сургана, хүмүүжүүлнэ, бүгдийн зөвлөн. Одоо яг эсрэгээр болцсон шүү дээ манай гэрт бол. Дандаа төмсөн бит хоёр хүүхдүүдээс асуун. Ингэж хийх үү, тэгэж хийх үү, энийг хийх үү, болох уу, яах уу. Дандаа хүүхдүүд зөвлөгөөг нь. Тэгэл хүүхдүүд ээж аваар одоо ингээрээ, одоо битээ тэгээрээ бүх юмыг зөвлөнө. Хүүхдүүдээс маш их ирч хүч, одоо энэ шин техник, технологи, энэ подкаст, масти чинь дандаа хүүхдүүдээс сурж байгаа шүү дээ. За хэцүү үйлчлүүлэгч байна. Мэдээж цаашдаач байна, урданч байхаар нь байсан. Тэгэхээр би бол хэцүү үйлчлүүлэгчтэй хоёр ямиг л бодож л одоо харилцдаг. Нэгдүгээрх нь за энэ хүмүүсийн одоо ар гэр эрүүл мэнд нэг л юм нь болохгүй байна. Ар гэртээ зовлонтой тий одоо магадгүй нөхөр найр хуудаг, агсан согтуу тавьдаг. Магадгүй энэ хүүхдийн өвчнийг олон газар яваад онцлож, эмчилж чадаагүй. Одоо яадгийг эсвэл одоо гэр орны өөр янз бүрийн асуудалтай, үр зээлийн асуудалтай ямар нэгэн юм болохгүй байгаа учраас энэ улсууд ийм хэцүү хандж байгаа. Тэгэхээр тэрийг ойлгож харьцах ёстой гэж би дандаа боддог. Хоёр дахь нь юу вэ гэхээр би энэ хүмүүсийн оронд байсан бол яах байсан бэ гэж би дандаа боддог. Тэ би одоо яадгийн миний хүүхэд өвдсөн байвал би энээс ч магадгүй дор ааш авир гарах байсан баг. Тэ би цаг авчаад тэгээд би очрлоод 30 минут хүлээж байсан бол би яах байсан бэ? Магадгүй энэ хүнээс би бараг л илүү зөвлөх илүү уурлах байсан байх гэж би бас боддог. Тэгэхээр өөрийгөө оронд нь тавьж боддог. Ер нь бол ингээд шин юм өөр юм хийхэд бол бэрхшээл бол асар их штэ. Одоо ингээд манай хүүхдийг тархины даралттай гээл манай хүүхдийг рахиттай гээл олон юм хийсэн гээл хүрээл ирэхэд бид нар зүгээрээ ирүүлээ гэж хэлэхэд чинь маш их биднээс ийм олон минутын тайлбар маш их хичээл зүтгэл шаардна. Тэгээ анхнаасаа нөгөө буруу ойлгоцсон байсан юмыг зөв болгож засна гэдэг бол тэр хамгийн хэцүү. За тэгэл энэ тэнд одоо янз бүрийн юмнууд одоо энэ ч нөгөө нийгмийн сүлжээ хөгжсөн тархины даралт мэддэггүй эмчилэг нь намайг рахит оншилж мэддэггүй эмчилэг нь тэр мөр бол энүүхэнд ч тэрийг би тэсээд төвчээд гарна гэсэн учраас л би энэ юм руу анх орсон. Тэгэхээр би тиймэрхүү юмд нэг одоо санаагаар унаал нэг бууж өгөөд байдаггүй. Би авахыг авдаг, хаяхыг хайдаг. За нэрэнч би энийга өөрчлөмөр юм байна. Энийга засмаар. За энэ бол яах вэ? Энэ хүндэл тэгж санагдсан байх ч гэдэм ингээл авах гээхийн ухаанаар салган тэгээс биш бэрхшээл их шүү дээ. Энэ асуултыг асуусан бэхээр би өөрөө нэг хэсэг хугацаанд яг хэцүү өөрчлөлөх ч юм уу? Яг тийм нэр томьёонд орохоор хүн байсан. Яг тэгэхээр 2000 он нөхөр битээр гэрлээд 2001 онд миний хамгийн том охин одоо 19 настай манай охин төрсөн. 2001 он төрснөөс хойш бид нар залуу эцэг их байсан учраас зарим нэг зүйлсийг ойлгохгүй янз бүрийн шинж тэмдгүүд гарч ирэл байсан. Та боддоо 2001 оноос хойш би 2008 он хүртэл за Монголынхаа бүх сайн гэж бодож байгаа юм чимэлгээр яваад тухайн үе шүү дээ тийм хамгийн ойрхон гэж бодож байгаа Орос руу явсан. Манай ээж аав дээр туслаад тэгж жаад 2001 оноос хойш 2008 он хүртэл явж жаад 2008 онд Америкт очиж хүүхдээ охиныгоо үзүүлэх боломж гарсан. Та мэдэн шүү дээ нөгөө гормоны асуудал бол байгаа. Тэгээ 2008 он тэр эмч надтай за мэдээж тэр шинжилгээ мэдлэгийг бол авсан. Гэхдээ бит хоёртой одоо за баг 10 минут уулзсан юм уу? 10 минут барах хүрээг баха. Айгүй нөгөө богинохон уулзаад янзын өндөр төлбөртэй үздэг хүмүүс шүү дээ тий. Бүр асуултаа бэлдээд орцсон. Маш энгийн байдлаар тэр миний охины тэр гормоны асуудлыг тайлбарлаж өгөөд зурж үзүүлээд түмнаас юм бид нар дандаа ингэж нөө зурж үзүүлж байгааг зааж өгсөн шүү дээ. Яг тэр нүдэнд харагдчихсан. Тэгээд оншин хилээд юу намайг айгу тайвшруулж амраасан бэхээр энэ бол за бүр эмчлэгдэхгүй гэхдээ энд бол арга чарга бол байгаа гэдэг үгийг би яг англи дээр сонсоод маш их баярлаж байгаа байхгүй. Тэгэхээр би яагаад өөрийгөө хэцүү өөрчлөх гэж бодсон бэ гэхээр би яг тэр дундуур айгүй олон газараар ингээ яваад дандаа юм хоосон хаалга мөргөөд болохгүй гэдэг үгийг сонсож байгаад Америкт очиод энэ бол болно боломжтой яг нь насан туршдаа л ийм уух юм байна. Тэгэхээр тэр хугацаанд явж исэн би өөрөө нэг өөрчлөгч байж үтсэн учраас одоо би зэнд клиниктэй өдөр тутамдаа яг нэг мөрдлөг болох гэж хичээдэг зүйл маань энэ хүмүүс яг тэгж явж байгаа ч магадгүй тэр намайг хөтэлдэг шүү нэрэ. Тийм тий. За тэгэхээр бид нар энэ байгуулагдсан 7 жилийн хугацаанд одоо шинээр нэвтрүүлсэн одоо буруу
бурууг засаж залруулахыг хичээж байгаа энэ бүх үйл ажиллагаагаа энэ подкастаараа дамжуулан үргэлжлүүлэн хийсээр байх болно гэдгээ одоо сая Гана Битгойн энэ анхны танилцуулга дугаараас та бүхэн ойлгосон баха. За тэгээд бид нар 2-7 хоногт нэг удаа гарах дугаар юм аа дараагийн дугаарт яг зочин оролцсон. Манай дараагийн дугаарт Монгол улсын төрийн шагналт ардын жүжигчин Сувдагаа оролцсноо. Маш сонирхолтой гоё яриа өрнө гэж итгэлтэй байгаарай. Тэгээ манай подкастыг хүлээн байж авч үзээрэй. Бид нартай Зин клиник пэйжээр байнга харилцаатай байцгаагаарай. Та бүхэнд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Маш их баярлалаа навчаа эмчээ. Тэгээд түрүүн хэлсэн зүйлээ бас дахиад автахад та бүгдэд асуулт ихтэй төрөнгөө маш олон байгаа. Би та бүдэрийн ярилцлагыг үзэж сууж байхдаа гэсэн хүмүүс бодож байгаа. Тэрийгээ Zed Clinic page руу мессежээр ингээ илгээгээрэй те. Тэг ямар зочин, ямар сэдвэр одоо та сонсохыг хүсэж байна. Тэгвэл их та бүгдэд илүү хүртээмжтэй, илүү бас ард иргэдэг сонссон байх болов уу гэж бас бодож байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.